Дэлхий дээр өдөрт хаягдаж байгаа хог хаягдлын 30%-ийг гялгарууд эзэлдэг. Гялгарууд байгальд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ? Нар салхины нөлөөгөөр гялгарууд жижиг хэсгүүдэд хуваагдаж, шүлтлэг орчин үүсгэн хөрсийг өвчүүлэн хөрсний усыг хордуулж байдаг. Хүнсэнд хэрэгэлдэг нийлэг уутнаас хүнд металлын болон нянгийн сорц авахд бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 5 дахин их гарсан тохиолдолж бүртгэгджээ. Тэрчлэн гялгарууд 500-аас дээш жил хөрс усыг хордуулсаар байдаг төдийгүй шатаавал автомашины дугуйнаас ч илүү их хор агаарт цацаж урт хугацаанд хадгалагдах аюултай. Тэгэхээр даун тор хэрэглэх эсвэл хэдэн 10, хэдэн 100 гялгарууд байгальд хаях уу гэдэг зөвхөн таны сонголтоос хамаарч байна. Байгальд задардаг гялгарууд гээд боломжит хувилбарууд харьцангуй нээлттэй цаг үед бид амьдарч байна. Хэдийгээр гялгаруутны хэрэглэнээс шууд татгалзах боломжгүй ч та байгаль орчин эрүүл мэндийн төлөө өөрчлөлтийг дагарч болов эхлүүлээрэй.